За, шинжлэх ухаан танин мэдхийн Одон Мөндөр сувгийн Их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхэлж байна. Танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За, өнөөдрийн нэвтрүүлгийн маань мэдээж би түүхэнд Америк сургуулийн түүхийн багш Маратхан бэлтгэн хүргэдгээр хүргэх гэж байна. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бол одоо Jox Mongolia гэдэг тухтай аялал гэдэг үрээтэй Jox Mongolia-гийн хамт олон маань оролцож байгаа. Мөн шинжлэх ухаан танин мэдхийн одоо байнгын бид бүхний хамтрагч болох Алтан гишүүд бид бүхний дэмжин ажиллаж байна. За, өнөөдрийн сэдэв болохоор Чингис хаан монголчуудтайгаа байлдсан нь гэдэг сэдэв байгаа шүү дээ, тий. Тэгээ энэ сэдвийг хэдүүл ингээ ойлгохын тулд бол ер нь Чингис хаан өнгөрсөн одоо тий буур хээрийн тулдаан буюу одоо мэрэгчтэй дайн хийснээс хойшоогоо өнөөг хүртэл Ван хаантай эвдэрлсэн гэдэг Ван хааны одоо ингээ эвсэл тий задарч байгаа энэ хүртэлх үеийн дайн тулаан бас яг юу болоод өнгөрчөө гэдгийг нэгдүгээр товч дурдаад явах юм. Хоёрдугаарт болохоор одоо татартай хийсэн 3 дугаар аян дайн байгаа шүү дээ. Татарыг мөхөөсөн аян дайн. За энэ аян дайны талаар бас нэг идүүд илхэрэнгүй яриад явах юм а гэдгийг зөв ойлгоорой. Тэгэхгүй бол одоо Чингис хаан монголчуудтайгаа байлцсан гэхээр одоо юу үлдсэн бэлээ гэл яг нэг түүх мэдж байгаа сонсож байгаа хүмүүс маань тий гинт гайхаа. За энэ хоёр чи одоо ёстой жинхэнэ болох нэ гэл ингээд яваад эхэлж штэ тий. За тэгээ ер нь юуны өмнө мэдээж Тэмүүжин хэдийгээр баг залуу наснаасаа тий эцгээс өнчир цоцорсон. Тэгээ олон удаагийн аюул занал хийлэл одоо өөр юу гэх юм бэ хүндхэн цохилтуудад нэлээд их орсон тийм биз. За ингээ орсон үндсэн дээр мэдээж энд бол маш их зовлон бэрхшээлийг амсан хэдий боловч нөгөө талаараа эдгээр зовлон бэрхшээлүүд нь Тэмүүжин илүү хүчрэхэг хүн болоход нөлөөлж гисэн байгаа. Тэгэд Монголын нуус товчоод тэргүүтээ 13 дугаар зууны үеийн яг юм тодорхой юм тулгуур сурвалж бичүүд байгаа шүү дээ тийм. Энэ бичгүүдийг нэлээд ажиглах юм бол Тэмүүжинд хамгийн сайн тусалж дэмжиж байсан маш олон хүмүүс байна. За энийг хоёул өмнөх дугаар дээр ярьчихсан тийм. Гэтэл эдгээр маш олон хүн дотроос Тэмүүжинг огт ургаагүй ер нь анханасаа цуг байсан ийм хүмүүс хинбэ гэх юм бол Тэмүүжингийн хоёр дүү байгаа байхгүй юу? Хасар, хав тасрын хүчээр гэл тийм. Бэлгүүдэн бөхөөр гэл ингээд яриад байдаг. За гэтэл энэ хоёр дүү ч гэсэн яг тухайн үеийн тэр язгууртнуудынхаа дунд те ер нь юу юм бэ яг хүмүүсийн дунд анхаарлын төв байсан хүн байгаа байхгүй юу. За энийг бүр ингээд задлаад ярих юм бол юу юм бэ гэхээр ер нь яг ингээд бүх тэр одоо сурвалж бичгүүд ингээд ажиглаад те эрдэнтэн судлаач тийм хийсэн зүйлүүдийг ажиглаад ах юм бол Тэмүүжин ер нь бие бялдрынхаа хөгжлөөрөө гэдэг ч юм уу те хүч чадлаараа гэдэг ч юм уу бяраараа тэнхийгээрээ болвол хасар бэлгүүдээ хоёрт бол баг хавтахааргүй байгаа байхгүй хөрөхгүй гэсэн үг тийм. За гисэн хэдий боловч дандаа ямар ч аргагүйгээр дандаа Тэмүүжинг дагаад байгаа Тэмүүжингийг тэгээ Тэмүүжний үгээр яваад байгаа энэ шалтгаан нь юу вэ гэхлээр нөө биеийн хүчээр нэхийг ухааны хүчээр мянгыг гэдэг үг байгаа даа шүү дээ. Энэ л өөрөөс яваад байгаа байхгүй. За энэ нь өөрөө нөгөө Тэмүүжинд баг наснаас нь ахуулаад нөгөө таргуудаад баригдсан өнчирч хоцорч байгаа тий. Тэгээ энэ бүх үйл явдлууд нь айгуу сайн нөлөөлөд өгч гисэн тэр 8 шарга алдж байгаа эдгээр үйл явдлууд байгаа байхгүй. За мэдээж явсаар байгаа Чингис хаан 90 цент хүрээд эхнэрээ авсан тий. Ингээд эхнэрээ аваад байжсэн чинь эхнэрээ алдаад 3 мэрэгд гэдэг газар 3 мэрэгдийн довтлогоон төртдөг. Тий. За ингээд 3 мэрэгдээ довтлсон гэдэг нь бол Чингис хаан ерөн 3 мэрэгдтэй дайн хийсэн хамгийн анх удаагийн дайн. За ингээд 1206 он хүртэл дайнд бол за ер нь интернет нэг юм суугийг ингээ интернетээс ингээ харах юм бол их баг 32 удаагийн дайнд том жижиг 81 овг аймгийг эзэлж нэгтгсэн гэж байгаа байхгүй. Тэгээ энийг би бас нэг дахин нэгтэлч нэг юм илүү сайн тоолж үзэх хэрэгтэй юм болов уу гэж бас бодоод байдаг. Нэгтлэх ёстой л да. Ер нь яг тухайн үед бол Тэмүүжин тэр бүртөө мэрэгдтэй дайн хийгээд Их Монгол улсыг байгуулсан энэ цаг хугацаанд бол олон удаагийн дайн хийсэн. Олон овг аймагуудыг мэдээж нэгтгсэн. Энэ бүх үйл явдал нь өөрөө Чингис хаан монголчуудтайгаа хийсэн дайн тулаан болчихж байгаа байхгүй. 1205 оноос бол тэгэл Тангууд улс руу тий Алтан улс руу 29 улс руу гэл гадагшаага аян дайн хийж байгаа Чингис хааны залгамжлагчдын ч гэсэн ингээд хийгээ явчихж байгаа. Тэгэхээр энэ цаг хугацаанд бол маш олон дайнууд хийсэн. Эдгээр дайнуудын үр дүнд яг юу болсон бэ? 13 дугаар зуун өөр дэлхийн түүх тий дэлхийн түүх гэдэг зүйл маань Монголын түүхээр хэмжигдэж исэн үе болж байгаа. Дэлхийн хувь заяаг Монгол хаад Харарам хотоос шийдэж исэн энэ үйл явдлыг өгч байгаа юм тий. Тэгэхээр альва нэг улс орны ялангуяа Евра Азийн тий монголчуудын иргэшэл орсон захиргаанд орсон одоо алба татвар өгсөн тий ийм улс орнууд болвол ер нь хүссэн хүсээгүй ерөөсөө Монголын засаг захиргаанд орж байгаа. Энэ нь өөрөө цаагаараа юу гэж байгаа юм бэхээр эдгээр улс орнууд хоорондоо өстөн байсан ч тэргсэн тэр дайсан байсан ч тэр хүссэн хүсээгүй эвлэрж байгаа л гэсэн үг.
Ингэхээр одоо хэдүүлээ бодоод үзээ л дээ. Евразийн хамгийн том газар нутгийг эзэлсэн эзэнт гүрэн шүү дээ. Энэ эзэнт гүрэн энэ том өргөн уудам нутагт инх тайван гэдэг зүйл тогтчихж байгаа байхгүй юу? Үрдүн инх тайван. Инх тайван тогтноод чинь худалдаа харилцаа сэргээ явчихна. Соёл иргэншлүүд хоорондоо нөлөөлчихнө. Тийм биз? За ингээд бүх талаараа бол дэлхийд дахины хувь заяаг шийдсэн энэ үйл явдал бол Чингис хааны хийсэн одоо ингээд түүхэн гавьяа ач холбогдлуудынх нь нэг нь болоод байгаа юм тий. За тэгээ Чингис хааны дайнуудыг эхнээс нь тоолох юм бол за яг эхнээс нь тоолно гэдэг нь яг жижиг дайнуудыг бас оруулахгүй явчихж байгаа гэдгийг бас сануулж тий. Нэгдүгээрт мэрэгдтэй хийсэн буур хэрийн тулдаан. За энэ тулдаанд бол Тэмүүжин бол холбоотон гэж юу байдаг вэ те? Анд нөхөд гэж юу байх вэ? Бусдын хүчийг ашигласнаар яаж амжилтанд хүрэх вэ гэдгийг хамгийн сайн ойлгосон. За хоёрдугаарт бол жамуухаас хагцж явахдаа уулан шахаж буй адуучинд гэр болтохоо гол шахаж буй хончин хургачинд хоол болтохоо гэдэг энэ зүйр цэцүүгнээс ахуулаад 1.5 жил бараг 2 жил орчим хамт байсан Тэмүүжин жамух хоёр салдаг. Салж нөөхөд Тэмүүжин маш олон хүмүүс дагаад ирчдэг тий. За ингээд ирээд ингээд салж явж явах замдаа тайчуудыг давталдаг. За эндээс бол юу гэсэн үг вэ гэхээр Тэмүүжин өөрийнхөө хүчийг тий өмнө нь нөгөө нэг өөрийг нь барьж байсан таргуудаа хэрэл тогт гэсэн үг шүү дээ тий. Эдгэрт мэдүүлж байгаа ийм үйл явдал болж байна. За дараагийнх нь мэдээж аян дайн бол Чингис хаан хамаг Монголын хаан ширээнд суусныхаа дараа сайр хэрт байсан адуун сүргийг нь жамаахын дүү тайчир хулгааснаас болоод 13 хүрээний дайн гэдэг зүйл далан байлжуудад болдог тий. За энэ мэдээж 13 хүрээний дайн тулдаанд бол Чингис хаан адуучнаа өмөрч байлдж байгаа үйл явдал болж байгаа. Монголын нууц товчог сайн харах юм бол зоч дармаалаа авч явсараа тайчрын талд нь гарч байгаа нурууг нь харваад алчж байгаа шүү дээ. За ингээ адуучнаа өмөрч байлдж байна. Харин жамуух болвол за яг шулуухан шууд хэлчихэд мэдээж те жамуух чи сайн муу гэж хоёр талаар ингээ гарч ирээд би өнөөдөр жоохон муутлаас нэрчээ те. Шулуухан хэлэхэд жамуух бол хулгайч дүүгөө өмөрч байлдж байгаа л үйл явдал болж байгаа байхгүй те. За мэдээж энэ дайн болох гэжсэн учраас адуун сүргийг нь хэн төрүүлж хулгаалж байгаа нь төрүүлж хөдөлж байгаа гэдэг талыг баримталж ярьж байгаа хүмүүс байна. За энэ мэтлэнгээр ингээ яриа хөөгөөд байх юм бол маш олон зүйл болж байна те. Гэхдээ энд ахаад сая Тэмүүжин 1.5 2 жил одоо байхдаа жамуухаас салахад тэнд байсан жамуухын талд өөрийнх нь талынхын хүмүүсийг татаад авсан тийм үстэй. Татаад авсан араас нэг хүмүүс хүрээд ирдэг. За энтэй адилхан энэ дайнд Тэмүүжин ялагдлуулж байгаа. Жамуух бол зээргэн хавцалж шахлаа гэдэг ийм зүйлийг явж байгаа. За ингээд нөгөө дайныхаа сүр хүч гэдэг юм уу те хүчээ буцаж явж явах замдаа чонос овгийн ирчүүдэд гаргадаг. За хуучин улаан Монголын нуус товчоо. Тэр ер нь бол орчин үе хүртлээ гэсэн үгтэй саяхнаас л энэ үйл явдлыг болохоор чонос овгийн 70 эрийг талан тонн дээрэмдэд гэж яриад байгаа. За хуучин улаан номоор ярих юм бол чонос овгийн 70 эрийг тогоонд буцалгаад гэж байгаа байхгүй. За тэгээд тогоонд буцалгаад гэж байгаа. Гэтэл энэ чонос овгийн өдөрдөгч нэгүүдэ цагаан гуагийн толгойг тастаад огтлоод те морины сүүлнээс чирч яваад одцоон гэдэг. За эдгээр ийм үйл явдлыг харсан жамуухын талд байсан хүмүүс жамуухыг харьсан хойно нь буцаад нөгөө ялагдсан Тэмүүжинг дагаад ирж байгаа. Энэ үйл явдал болж байна. Гэтэл энэ бол ер нь өмнө нь ирсэн хүмүүсээс ч гэсэн тутгааргүй хүч гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ бүх зүйл маань яг юу хэлээд байна гэхээр Тэмүүжин нөгөө монголчуудтайгаа дайн хийж байгаа гэдэг энэ үйл явдал маань буцаагаад энэ болгондоо өөрийнхөө зан чанарыг харуулад байгаамаа. Өөртөө татаад байгаамаа. Цаана өөрийн гэсэн юм нэг хүнийг татах юм өвдөстэй хүн байна гэдэг зүйлийг л яриад байгаа байхгүй юу? За тэгээ эдгээр овг юу хэмтэй сая дээр жамуухаас салж ирж байгаа хүмүүс гэж байгаа шүү дээ. Энэ хүмүүс дотор ч нөгөө хожимын Чингис хаанд хамгийн их тус хөрөгдөг Тэмүүжин андын өмнөөс би байлдыг гэж ярьдаг мангуудын хууль дээр ирж байгаа. Насаараа Чингис хаанд хамгийн сайн үнэнчээр зүтгэсэн хам их Монгол улс байгуулагдаад те мянганы ноёноор өргөмжлөгжсэн хонхтны мэдлэг эцэг. За энэ хүмүүс чинь ингээ яг энэ удаад ирж байгаа байхгүй. За ингээ цааш нь хөвгөд үзэх юм бол 5 6 ч гэх юм уу те 5-д нь бол татаартай хийсэн аяхны аян дайн. Чингис хаан татарын өдөрдөгч Мэгүүжин сүлтийг барьж алсан. Энэ дайнд бол Тэмүүжин юу бодож оролцсон бэ гэхлээр мэдээж Алтан улсын саналыг хүлээн зөвшөөрсөн те Ван хаан 2. За гэтэл энд бодож байгаа хамгийн чухал зүйл нь бол нэг том дайсныхаа хүчээр нөгөө дайсныхаа хүчийг цохиж авах. Эртнээс нааш Алтан улс бол хамгийн том өрсөлдөгч нь байсан. Татар ч гэсэн ялгаагүй. Тэднийг барьж аваад модон элчинд хадуулаад өгсөн тий охин бархаг амгаахан эсвэгэ баатрыг хорлоход хүртэл оролцсон байх магадлалтай гэх мэтлэнгээр тэгэхээр энэ дайнд бол хоёр том дайсны энэ зодоонд гэсэн үг шүү дээ тий Тэмүүжин нэгийг нь дараад авъя гэсэн бодолтой оролцож байгаа. За энэ дайнаас буцаж ирж байгаа үйл явдал дээр Жүрхэн аймгийнхан тэмцэл нь
хурцсан. Эзгүй хойгуур нь Тэмүүжинг те дайнд явцсан хойгуур нь Тэмүүжингийн гар гертэн байсан 10 хүнийг алаа 50 хүний хувцсыг нь дээрэмдээд ингээ яваад өчөж байгаа шүү дээ. За энэ бол яг Тэмүүжингийн тэр дотор байсан хүнийг бүр ингээ бохомдаад яаж ч болтгоо те ийм юмд нь хамгийн эцсийн байдлаар дайдж эзэлж авсгаа. Ийм л зүйлийг доторхын дэслэж өгч байгаа байхгүй. Шалтгаан нь юу вэ гэхээр Зүрхэн аймгийнхантай мэдээж холбоотон болсон те. За гэтэл цаа талаараа бол Сачабихи гэдэг хүн бол Чингис хааны өргөмжлөд хаан ширээнд суулгачаад арталтанд бас тоглолт явуулах гэсэн те. Залуу Тэмүүжийг суулгаад арталтанд тоглолт явуулах ийм бодлоготой байсан байх магадaltaа гэж. За үүнээс гадна өөр бас юу байна вэ гэхээр Зүрхэн аймгийнх нь өмнө тэр нөгөө нэг туулын шугууд хормилж байхад нөгөө шихүр гэдэг нөгөө хундагчтай төшөлийг зоддог өст. Яагаад ч хийбэхэд төрүүлж хундгалж байгаа ингээл нөгөө хоёр хатан зоддог те. За энэ бол нэгдэх шалтгаан. Дараагийн Зүрхэн аймагт байсан хотогт монхор те бүрий бүх бэлгүүдийн мөрийг хагж авчдаг. За энэ бас л ингээл дотор нь ингээл майжаалгаа хэвээр тэр үнэ чинь те. За тэгсээр байтал чинь сая энэ алтан улстай хийсэн татаартай хийсэн те мэгүүжин сүлтийг алсан энэ аян дайнд Тэмүүжинг Зүрхэн аймгийн Сачабихи тайчуу хоёрт илчилгээдэг шүү дээ. Цуг авъя, хамт явъя. Яагаад гэвэл Амгаа хаана та нар санаж байгаа тий. Одоо охин барахыг бас санаж байгаа. Охин барахыг бол Зүрхэн овгийн өвгдээц алтан улсад бас л татар тий хорлогдож алагдсан. Ийм учраас эртний үст татарыг мөхөөж дарж авъя гэдэг ийм санал явуулахад 6 хоног хүлээгээд ирээгүй. Тэгээ бас л ингээд доторхын майжаад за энэ Зүрхэнэргээ бодоод байжсэн чинь одоо Тэмүүжиг дайнд явцсан хойгуур нь ар гэрийг нь талан танан дээрэмдэд гэдэг шиг юм болчихж байгаа байхгүй юу. За ийм учраас Сачабихи тайчуу нарыг өөртөндөө тий буулгаж авч байгаа. Энэ бол шалтгаан тий маш олон зүйлүүд хоримтлагдсны эцэст болж байгаа үйл явдал гэд бодож болох юм. За тэгээд 7 дугаарт бол Чингис хаан Ван хаанаар хамтраад 8-ны буйрог хаантад дайн хийсэн. За 8-ны буйрог хааныг ялс Чингис хаан бол 8 нартай хийсэн хамгийн анхны дайн. За энэ дайнаас буцаад ирж идэл ч одоо 8 дахь үйл явдал гэж залгаад ороод ирнэ тий. Энд дээр ч нөгөө Хөгсү Сабраг Баатар ч нөгөө хоёрыг ч хүлээгээ зогсож байна. Чингис хаан, Ван хаан хоёрыг ч. За тэгтэл Ван хаан нөгөө нэг өөрөн дээр одоо гал түлээд алга удаа тий Чингис хааныг баг ингээд тавиад явцдаг боловч Хөгсү Сабраг Баатар араас нь явдаг. За ингээд нөгөө 9 дахь дайн нь болохоор Хөгсү Сабраг Баатар Ван хаан руу довтлоход нь Чингис хаан дөрвөн нохос буюу дөрвөн хүлэг баатраа илгээгээд Ван хааныг аварж байгаа энэ үйл явдал болдог тий. За тэгжэл 10-д нь бол Ван хаан Чингис хааны сүүлчийн хамтрал буюу нөгөө юу яж байгаа шүү дээ. Талд нөгөө талд гэсэн үг шүү дээ. Дайны нэг тал сая баруун зүгт аян тай хэлээ тий. Тэгтэл зүүн талд бол тайчууд, мэрэгд нар тий Чингис хааны эсрэг байлдаад ялагддаг. За ялагдж байгаа. Үүнээс гадна тайчууд нарыг ялагдсныг сонссон хатхин сальжууд нар те эднэр ч гэсэн Чингис хаантай тэмцэлтэд бас л ялагддаг. За гэх мэтлэнгээр ингээ 12 13 дахь нь болоо явчихна. Дараа нь бол Чингис хаан Ван хаан нарыг эсэргүүцсэн те 8-ны мэрэгүүд тайчуудын зэрэг 18 аймаг ингээд байлцсан боловч ялагдж байгаа. Энэ үйл явдал болдог. За энэ үйл явдлын дараа бол мэдээж Ван хаан тусдаа Тэмүүжин тусдаа явдаг. За ингээд нутгалж байгаа яг энэ үед бол татарын 2 дахь аян дайн болж байгаа байхгүй. За энэ татарын 2 дахь аян дайн гэдэг дээр болохоор Чингис хаан 1200 оны өвөл Буйр нуурын орчим 11 аймгийн тэрслүү язгуурт нартаа байлдаж ялаад зүүн тишийг ирээд цэгцэр болонд цэгцрийн шатаал те цэгцэр болонд буусан гэж байгаа. За тэгтэл яг энэ үед нь болохоор ер нь бол яг энэ алга гудуур хадаан тайш те чахууган төмөр нар гэдэг тэргүүтээ ийм татарууд нийлээд чуулган хийж энэ алга гудуур гэж байгаа байхгүй чуулганы хаан буюу зарим сурвалжид гүр хаан гэдэг. За гүр хаанаар сонгосон гэж. Ингээд татарууд эртнээс Тэмүүжингийн аймгийг ингээд яаж иж байгаа устгахыг зорж байсан. Тэмүүжинтэй бол ер нь 1196 онд болсон мэгүүжин сүлттэй хийсэн дайн, мэгүүжин сүлтийг алсан татаруудыг одоо ингээд хүчийг нь солируулсан энэ бүх зүйлд бол өрсөж хорсож явдгийн учраас Чингис хааныг устгахыг тий орлож эхэлж байгаа байхгүй. За ингээд Чингис хааны цэрэг баруун хойноос нь довтлоод 70 нүмерэг гэдэг газар ер нь ширүүн дайн болоод татаруудыг бас хүчтэй цогтөг. Гэхдээ татар бас л дуусах болоог байгаа. Яагаад нөгөө эртний хүчтэй татар тий зоригтой татар гэж яриад байгаа татар бас л дуусахгүй гэж яваад байдаг. За энэ бас өөр нэг зүйл байгаа байхгүй. За энэ юу вэ гэхээр яг энэ үйл явдал болсон нөгөө нэг Чингисийн дүү хасар өөр хэсэгт ингээд цэргээ удирдаад байж исэн чинь хасрын одоо талд байсан нэг хүн нь
хонгиродууд урвчлаа гэдэг зүйлийг сонссон байгаа байхгүй. За ингээд хонгиродуудыг дайраад авчихсан. Тэнгуут ёс бусаар өөрсдөө ингэж олдогдсон, эздэгдсэн гэдэг ч юм уу. Ийм одоо хонгиродууд бүгдээрээ жамуухыг дагаад явчихсан. Энээс болоод бас нэг асуудал гарч байгаа тийм. Ийм зүйл болж байгаа. За одоо нэг жамуух гарч ирнэ. За 1201 оны цагаагч дахиад жил Чингис хаан 40 настай байхад хонгироод, Ихрэс, Горлоос, Дөрвөн татар, Хатган, Салжуу зэрэг аймагуд эргүүнээ голыг уруудан Нахуу нүггүдэг газар хуралдаад жамуухыг бүгднгийнхэн хаан буюу Гүр хаан гэдгээр өргөмжилж байгаа тийм. За тэгээ энэ дайныг өмнөх бас дугаар дээр нь ярьсан учраас нөгөө нэг тэнгэр газрыг гээд яаж одоо задын шүтлэх задын одоо ингээд юу таа гэ тийм. Цагаан адууны цус яасан гэдэг лээ. За ингээд нөхдөд нөгөө нэг дайн хийгээд Гүр хааны дайнд ялагдаж байгаа байхгүй. За энэ дайнд ялагдсан учраас бүгдээрээ одоо ингээд салж байгаа. Гэхдээ энэ дайнд эдгээр нэгдэхдээ яасан бэ гэхлээр ер нь ингээд голын ирмэг дээр ингээд бүгдээрээ ингээд эргийг нь дэвсэн юурүүлж гэж байгаа байхгүй. Сэлэн мэргүүлэн ой модыг чавчаад ер нь бидний одоо ингээд Чингис хааныг устгах гэсэн энэ мэдийг, энэ нууцыг задруулсан хүмүүсийг яг энэ мэд юурүүлж энэ мэд одоо мод огтлсон шүү дээ чавчсан яг энтэй адилхан чавчна гэж хэлсэн байгаа байхгүй. За гэтэл Горлоосын энэ Хорида гэгчтэй Хорида гэгч бол Чингис хаанд ирж хилээд за энэ дайнд бол морины хурдаар яаралтай очиж дайн хийгээд тэр холбоог хөрлөхүү гэдэг газар бол зад зогсоон гэдэг энэ үйл явдал болж байгаа. За хоёул хамтаа хэлж ярьж байна. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтаа хэлэгчээр Тухта Аяли тий урайтай Jox брендийн хамт олон оролцож байгаа. За Jox болохоор одоо амьсгалдаг гутал, амьсгалдаг күүртгэний технологиор монголчуудын дунд одоо хэдийн танил болсон Италийн Jox гэдэг брэнд байгаа. За Монголд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд 12 дахь жилийнхээ өрг үзэж байна гэж байгаа. Хэрэглэгчдийн ая тухайг эрхэмлэж шин технологи бүхий чанартай гутал санал болгож ирсэн Jox брэнд 1995 онд амьсгалдаг гутал технологиг патентлаж агаарын урсгал чөлөөтэй нэвтрүүлдэг дэлхийн анхны загварыг танилцуулсан байдаг. За Jox брэндийн энэ Jox нь грекээр их дэлхий гэсэн утгатай бол за X нь технологиг илэрхийлдэг юм байна. Өөрөөр хэлэх юм бол их дэлхийд ээлтэй технологийн дэвшлиг шингээсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг гэсэн үг. Ийм брэндээ гэж байна. Тэгэхээр амьсгалтай технологийн талаар бол хүн одоо нөгөө хөдөлж гин явж гин гүүж гин гэхэд одоо хүний биеийн хөдөлгөөнөөс шалтгаалаад дулаан үүсдэг шүү дээ. Тэгэн гутал нөгөө хөлс ялгардаг. Ямар нэгэн юм чиг ялгах нь шүү дээ. Хөлийн болон биеийн илүүдэл дулааныг гутал күүртгэнээс гадагшлуулж хуурай тэгээд тухтай нөхцөлийг бүрдүүлэх болохоор үүнийг нь амьсгалдаг технологи гэж нэлээд байгаа. Тэгэхээр одоо нөгөө хүүхдүүд маань одоо зуны үйлрэлт юм уу одоо хавар намрын үйлрэлт ч юм уу ингээ хит зузаадаад ч юм уу хит ингээд бөөцөлчлөөр бас ингээ жоохон чиг мэг татчих гад байдаг. Тэгээ мэдээж бас чанараас нь шалтгаалдаг бах, материалаас нь болдог бах. Күүртэгч тэр гуталч тэр ерөн жоохон чиг татчих гад байдаг шүү дээ. Тийм тохиолдолд ерөөсөө яг энэ амьсгалдаг технологи гэж байгаа энэ дэлхийд ээлтэй технологиг Jox-ийн тань санал болгож байгаа л гэж ойлгох юм. За Jox брэнд нь их хотын завгүй амьдралд өвлийн улирлж гэлтгүй ямар ч цаг агаарын нөхцөлд өмсгөх тохиромжтой тухтай гутал цүнх болон гадуур хувцсны өргөн коллекцтэй. 5 тухыг гэр бүлийн гишүүн бүд амладаг тус брэнд нь өвлийн эрэгтэй эмэгтэй гадуур хувцс гутал ажил хэрэгч болон өдөр тутмын гутал мөн хүүхдийн хичээлийн болон өдөр тутмын гутлуудтай. Тэгэхээр өвлийн шинэ коллекцийн бүтээгдэхүүнүүд нь ирсэн байгаа болохоор та бүхнийг өвлийн күүртгэ, өвлийн гутлаа энэ хэрэглээнийхээ зүйлсийг сонгоорой гэж уриалж байгаа юм. За тэгэхээр Jox-ийн хамт олон маань хаан одоо худалдаалагддаг вэ? Jox брэнд яг оргин энэ Jox хаан байдаг вэ гэхэлэр за Max Mall гэж мэднэ бид нар дөрвөн замын Max Mall-ын 2 давхарт нь байдаг. За Shangri-La Mall гэдэг байгаа. Shangri-La Mall-ын 2 давхарт, Улаанбаатар ихтлгүүрийн 5 давхарт, Хаан уулын E-Mart-ийн 1 давхарт, Хүннүү Mall-ийн B1 давхарт, Улсын ихтлгүүрийн 2 давхарт бас байрлаж байгаа. Олон салбартай юм шүү дээ. Тийм байна. Одоо ингээд аль болох Улаанбаатар хотын өнцөг булан бүрт худалдааны төвөөр хүрэх гэж зорж байгааз. Тэгээ дээрэс нь Jox Mongolia гэж бичгээр Facebook хуудас гараад ирнэ. Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн холбогдох хуудас нь 77 тэг 7 29 29 77 тэг 7 29 29. За тэгэхээр ийм их дэлхийдээ ээлтэй технологиг гол үнэт зүйлээ болгосон компани гаргаж байгаа шинэ технологийн болон ийм амьсгалдаг күүртэг гутал өдөр тутмын хувцас өнөрөдөг тийм ээ та бүхэн маань одоо шинэ коллекц нь ирсэн байгааг далимдуулаад хэрвээ сонголт хийж байгаа бол тэмдэглэж авч байгаа бас зориорой гэж та бүхнийг урьж байна. За Jox-ийн хамт олондоо баярлалаа. За ингээ Гүр хаанд өргөмжлөгдсөн жамуухын талтай байлцсан энэ дайм бол энэ юу гэж аахгүй тэнэг горих гэдэг. За энд болсон энэ дайн. Тэгээ энд бол хоёр талаасаа нэлээд ширүүн дайн болсон боловч жамуух зүхтаадаг гэж охор зүхтааж байгаа. Ийм үйл явдал болж байгаа.
За ингээл ерөөсө Чингис хааны дайн бас л ингээд зогсолтгүй л ингээд цаашаа яваад байгаа штэ. Энэ зогсолтгүй явж байгаа дайн донд нь болохоор 1202 онд болсон татаартай хийсэн 3 дахь удаагийн аян дайн байхгүй. За 1202 оны нохой жилийн ингээд намар цагаан татаар, альж татаар, тотаавууд татаар, алууха татаар нартай байлдахын урд Чингис хаан цааз тогтсон. За цааз зарлиг гаргаж штэ тий. Дайсныг довтлох цагт олзонд бүү саатагдав. Олзонд бүү саатагдав. Дайсанд нэгэн дарагдвал тэдний юм хизээд бидний олз болготвол хувааж амжнаа. За хэрв бид ухрахад хүрэх юм бол анх довтлсон байрандаа дарив эргэж ирнэ. Хэрвээ уг байрандаа ирээгүй хүн байх юм бол цаазаар авъя. Алтугаа гэж хэлж байгаа байхгүй. За ингээд далан нөмрөг гэдэг газар татаартай байлдаж тэднийг ухраас. За дайн бол мэдээ ширүүн болж байгаа тий. Тэднийг нэхэн байлдаж энэ уулах үе гэл ингээд газар ингээд излээл ингээд дайлтаад ингээд яваад штэ. Дайн ингээд цаашаа яваад байсан чинь татарын дээд язгууртуудыг яг дарах цагт нь тогтсон цаазыг нөгөө алтан, хучир, дарида очих нь энэ гурав зөрчиждэг байхгүй. За ингээд зөрчөөд олзон чунаж байлдааны үйл ажиллагаа саадж байгаа. Одоо авах талд. Тий, авах талууд гэсэн үг шүү дээ тий. За тэгээ хэлсэн үгэндээ хүрээгүй, тогтсон цаазыг дагаагүй учраас зэв хувлаа хоёрыг явуулаад тэдний олзолсон бүх адуу мал тэ эд хөрөнгийг бүгднийг нь хурааж авч байгаа. За энэ үйл явдалд өсөргсөн гэх юм уу те одоо ингээ хорсон шарлгсан. За энэ одоо хэний хүчинд хаан боллоо гэж бодож байгаа хүмүүс байгаа шүү дээ чинь те зарим нь. За ийм учраас Хутуулан хааны хүү Алтан, Нэгүн тайжийн хүү Хучир нар нь за энэ дайны дараа болол Чингис хааныг орхиод явсан нь дараагийн түүхэн үйл явдлуудаас нэлээд харагддаг. Хэрэттэй хийж байгаа дайнд тэдний талд байж идэг. Тэгээ жамуухыг дагаад л бас явж идэг. Ийм үйл явдлуудыг харах юм бол ер нь Чингис хааны аав ах нар нь за энэ тэр Нэгүн Хучир энэ хүмүүс бол баг өөрөө өөрсдийгөө ер нь түүхийг өөрийнхөө карьерийг устгацсан хүмүүс гэсэн үг байхгүй. Тэгээ буруу хүмүүстэй. Улс төрийн хувьд бол буруу хүнээ дагаа явцсан л гэсэн санаа гэлж байгаа. Хэдийгээр тэр олз ингээ шунсан те цааз ял авсан ч гэсэн Чингис хааны алтан ургийн хүмүүс байна да. Зүгээр цаана дагаа явдаж арай гайгүй байсан баг тийм үстэй. Ер нь анханасаа тэр гаргаж байгаа зарилгач гэсэндээ зорилго нь угаас тодорхой шүү дээ. Одоо энэ бол эцсийн дуусгах л ерөөсөө юу тэрээсөө бити ингэ саатаараа зүгээр дайдах юм бол тэр чигтээ уршаага яваад гүцээгэрэл гэж байгаа юм байна шүү дээ уулна. Тийм. За тэгээ ер нь бол мэдээж татарыг эзэлж авсан тий бүгдийг нь олзолж авсан эзэлж авсан ер нь нийт олонхын гэсэн үг. За ингээ эзэлж авсныхаа дараа бол энд эдгээр хүмүүсийг яавал зохилтой вэ гэдэг асуулт яригдж байгаа байхгүй. За ингээ яавал зохилтой вэ гэдэг асуулт зөвлөгөөн хийсэн. За яг энэ зөвлөгөөний дараа бол тий юу яасан байгаа юм. Ямар асуудал яригдсан бэ гэхлээр энэ эрт цагаас нааш эцэг өвгдийм гэж хорлсон энэ муусан татааруудыг игнэгт дуусгахын тулд тэрэгний булд хэмжиж устгахыг гэж байгаа. За энэ тэрэгний булд гэдгийг болохоор тэрэгний твшний одоо ингээд дугууны өндөртөө гэдэг. Дугууны өндөртөө гэдэг янз янзаар нэрлэдэг байгаа. Ер нь бол тэр твшнээс дээшийг өндрийг заагаад тий заагаад байгаа байх гэж бодоод байгаа. Тэрэгний бултаа гэх юм бол одоо энэ тэрэг гэж бодъё. Бул гэх юм бол яг голынх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи бүх жоохон бага насны хүүхд болчихно тийм үстэй. За ингээд ер нь тэрний бол тэнцүүлж чадъя гэл те ингээ Монголын нус товчоор ингэж ярьж байгаа шүү дээ. За тэгээ үлдсэн ихнэр хүүхдийг нь айлбарт хувааж үрдийн боол болгоё гэж зөвлөсөн байгаа байхгүй. За ингээд энэ зөвлөгөөнөөс гэрээс гараад те явж исэн яг энэ үед нь бол зөвлөгөөн дуусчлаа. За зөвлөгөөн дуусаад явж исэн чинь энэ үед яг тэр тэнд ингээ баригдсан байсан татарын их чирэн гэж байгаа. За энэ их чирэн гэдэг хүн бэлгүүдээ дээр ирээд та нар яг биднийг яахаар болсон бэ? Яаж хийдэхэр болсон бэ гэсэн чинь бэлгүүдээ шууд нөгөө ихэмсэглээд та хүмүүсуудыг те эртээр үеэс эцэг өвгдийн үеэс үстэн дайсан байсан учраас бид тэрэгний булд тэнцүүлж хядхаар шийдэв гэж бичээ хийсэн хилээч байгаа байхгүй. За энэ тэгсэн чинь юу гэсэн үг вэ гэхэлэр энэ нөгөө нэг их цэрэн чинь буцаад за одоо бид нар өхөн тодорхой юм байна гэд нөгөө дайсан одоо хүрээнд дотор байгаа шүү дээ чинь тийм үстэй олцны хүмүүс ч гэсэн хүрээнд дотор байгаа тий. За тэгсэн чинь эдгээр бас нөгөө хүрээ мөрөө бэхлэлт бариад эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэ бэхлэл хүрээ бариад эхлэнгуут нь сая одоо татааруудыг барьж авахын тулд нэлийн их хохирол амсаж байгаа. За хохирол амсаад мэдээж энэ бүхнийг одоо тий нэгэнт одоо их цааз их хуралдаагаар ингээд шийдсэн учраас цаазыг үлдэх хэрэг гарна тийм үстэй. Цаазыг үлдэх хэрэг гаргасан чи яг энэ үед нь татар хүн болгон дэр авч өгөхийгээд ханцуундаа бүгд хутгахдаа цаазыг үлдэх жахад нь цааз үлдэх чийсэн цэргүүдийг бас хутгалж өөрсдөө бас давхар өгсөн байгаа байхгүй. За ингээд саяны дайнд ингээд олцлох юу нас орсон Монголоос ч илүү хүмүүс
баг энэ дайнд ингээд насарж байгаа те. Ийм үйл явдал болж байгаа. За тэгэхээр энэ үйл явдал болвол ер нь бэлгүүдээс болоод задраад бэлгүүдээ ер нь маш том хохирол учруулчлаа. Тэгээд ийм учраас үүнээс хойш ер нь бол ийм их ив зөвлөдөөн те их хуралдаад гэсэн үг шүү дээ. Энэ их хуралдаад бэлгүүдийг бүү оруул гэж байгаа байхгүй. Зөвлөгөөн хийх үед те бэлгүүдээ гаднах энэ одоо хулгай, хууль те энэ хэрүүл маргааныг энэ заргыг нь шүүж байх тун гэж байгаа. Зөвлөгөөн дуусны дараа сархад ууж дуусны дараа гэж. Зөвлөгөөн хурал дуусны дараа сархад ухна шүү дээ те. Сархад дуусны дараа бэлгүүдэд дарита 2 сая нэг орж иж болно гэдэг юм зүйл хэлж байгаа. Тэгэхээр дарита гэдэг нэр ягаад энэ шууд гараад ирж байна гэдэг чинь дарита нэг өмнө нэг олзон шунаад явж исэн те. Энэ аав гарах шүү дээ. Тэгээд энэ асуулсан байх юм маань те. Энэ хоёр хүн маань ингээд эрхээ асуулсан гэсэн. Тийм ээ. За одоо тэгээ яг энэ үед бол бас нэг үйл явдал болж байгаа. Тэр цагт бол саяны тэр одоо ингээд бослогыг удирдсан татарын их чирэн гэж хүн байна те. Тэгтэл их чирэнгийн охин Исүг те. Исүг бол одоо ингээд Чингис хаан өөрийн хатан болгоод авчдаг байхгүй. Тэгээ Исүгийн хатан одоо ингээд Чингис хааны ингээд сойрхол багтаад Исүгийн хатан сойрхол багтаад ихчдөө хоёрын тухай ярих гэдэг. Тэгээд багтангуудаа миний ихч Исү надаас илүү ийм хаан хүн зохих ийм үзэсгэлэн төгөлдөр билээ. Харин саяны энэ дайн дудлаан тэг бужигнааны үед одоо ингээд хаашаа явсныг нь би мэдэхгүй байна гэж хэлж байгаа байхгүй. За энэ үгийг Чингис хаан сонсчингуудаа за ихч чинь үнэхээр чамаас юм хөөхөн царайлаг үзэсгэлэн гоо юм болвол ихчийг чинь хайж олуулъя. Чи ихч чинь ирсэн үед байраа тавьж өгөх гэж асуусан байгаа байхгүй. Хатан болчихлоо шүү дээ. Тэгсэн чинь Исүгийн хатан шууд хэлж байгаа байхгүй. Хаан сойрхож ихчийг минь авч ирж уулзуулвал би ихчтэй даруй зай тавьж өгье гэж хэлж байгаа. За энэ үгнөөс нь сонсонгуудаа Чингис хаан тунхаг зарлаад Исүг хайлгаж байгаа тий. За Исүг хайлгангуут нь Исүг нөхөртөөгөө хойд хамт ингэ цугтаж явж байгаад цэргүүд одоо тий Чингис хааны цэргүүд тэдрийг ингэ мөшгөж явсаар хагаад нөхөр нь орхио цугтсан юм байна л да. За тэгээ Исүг ингэ бариад авчирж байгаа юм. За ингээд Исүг ингээд авчираад яг нөгөө Чингис хааны өргөнд нь оруулаад ирсэн чинь харсан чинь үнэхээр гоо үзэсгэлэн төгс төгөлдөр эмхтэй байгаа байхгүй. За ийм учраас одоо бүр Чингис хаан хараалт Чингис хааны харцыг хараад одоо Исүгэн ойлгосон юм аашаа тий даруй одоо нэг хэлсэндээ хүрээд өөрийнхөө нэг суужсэн суудлаасаа босоод ихчийгээ суулгаад өөрөө доод талд нь суусан гэж байгаа байхгүй. За энэ үйл явдлаас болоод Исүгэн хатныг тий хэлснээр Исү хатан үнэхээр гоо үзэсгэлэн байсан учраас энэ ихчдөө хоёрыг хоёулангийн Чингис хаан хатнаа болгож авч байгаа. Исүгэн хатан гэж ярьдэн штэ. Бүртөө өвчин Исүгэн хатан гэл. За ингээ хоёр хатантаа болсон Чингис хаан те нэг өдөр гадаа ингээ цай уугаа цайлаа сууж байгаа байхгүй. Цай уугаа цайлаа сууж исэн чинь Исү хатан нөгөө их чинь гинт амар их санаалтдаг байхгүй. Ингээ санаа алдангууд нь Чингис хаан тэр яг мэдчин гутаа хамт одоо цай уугаа сууж байгаа голд нь өөрөө Чингис хаан сууж байгаа. За тэгэнгүүтээ нөгөө Мухлаа Борч хоёр хамгийн ихтгэл хоёр хүнэд дуудангуудаа энд байгаа бүх хүмүүсийг аймгаар нь овгоор нь аравтаар нь те хуваа. За өөрийн аймгаас бусад өөр хүнийг хинч битгий оруул гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ нөгөө зарлиг гаргаад тэнд байсан цэргүүд чинь бүгд ингээл нөгөө овг аймгаар нь ялгаал хүмүүсийг гаргасан чинь нэг хүн дунд нь сандгараа гараад ирж байгаа байхгүй. Чи юу хүн бэ гэж Чингис хаан асуусан чинь би татарын их чирээний те охин Исүг авсан хөргөн хүүн байна. Саяны дайн байлдааны үед те зов зүдэр зогтож явж хагаад тэгээд дайн дуусны дараа олон хүүний дунд анзаарахгүй байх гэж бодоод энэ олонний дунд орж ирээд ийм хүү баригдлаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгвэл гол нь Чингис хаан ийм мэд санаатай те муу санаа үүрж явдаг хүмүүсийг айл хийдийн тэрний булд тэнцүүлж хядсан биш үү? Нүднээс далд олох гэсэн байгаа байхгүй. За ингээд тэр үнийг ч нүднээс далд олгосон. За энэ үйл явдал мэдээж Исү хатанд их хүн дээр тусна тийм биз? За нөхрийг нь лалгаа хийж байгаа. Тийм нөхрийг нь лалгаа хийж байгаа. Маш өндөр тусна. За Исү хатан. За Чингис хааны 3 дугаар тэ ингээд их хатан гэж байгаа тий. Исү хатан бол Чингис хаанд ингээд чухал мэрэгэн бодлого зөвлөгөө өгч явж байсан ухаалаг хатны нэг байжээ гэж. 1202 он Чингис хаан Татар аймагта Далан нүмерг гэдэг газар дайн хийхэд энд одоо ингээд авч суусан тийм биз. За тэгээ их чирний охин за тэгээд хатнаа болгосон Исү хатны одоо ингээд хүний гэргий болсон байсан боловч
түүний нөхрийг Чингис хаан муу санаа өвлөж явсан гэдээ алсан нэмж цаазалсан. Гэсэн хэдий боловч Чингис хаанд ерөөсөө муу хормоо санаж яваагүй. Харин Чингис хааны ирээдүгэн их Монгол улсыг нэгтгэх үйл явц, гадагшаагаа хийх аян дайн энэ бүх зүйлэнд нь хамтдаа байсан хатан байгаа байхгүй. За тэр бүхэл Исүү хатны хамгийн чухал хийсэн зүйл нь болохоор 1219 онд 29 улсыг аян дайнд хийх мордох те энэ үед болсон их хуралдааны үеэр босч ирээд өмнө нь Чингис хааны ямар ч дотны анд нь найз нь хөөхтүүд нь те хаттууд нь хилээгүй үгийг нь хэлсэн байдаг. Тэр нь юу гэхлээр та бол мөнх бусаа. Хэрвээ та одоо те залуу хүн биш. Энэ дайнд явж байгаад янз бүрийн болох юм бол бүртөө үжин хатнаас чинь дүрсэн энэ дөрвөн хүүгүүний чинь те зүч цагаатаа өгөөдө тулуу энэ дөрвөн хүүгүүний чинь хинэн хаан ширээнд суух вэ? Баг хаан ширээгээ гэрээслээ гэдэг энэ үгийг хүртэл хэлжсэн байгаа байхгүй. Тийм ч учраас ер нь Чингис хаан энэ хатнаа бас нэлээд сайн үнэлдэг. Ер нь анд найз ихэд боорч мохлоо хүртэл энэ үгийг надад хэлсэнгүй. Би өвгдийн хойноос те одохгүй юм шиг санаж явсан байна. Исүү хатан те ийм хүн боловч Исүү хатны хэлдэг үг бол үннээс үнэ ингэж хэлдэг. За энэ мэтлэнгээр одоо бас тангууд улсыг эзлэхэд бол Исүү хатнаа бас дагаж явдаг бөгөөд Чингис хааны одоо те одоо ингээд тангууд улсын аян дайнд явж байгаад ан хийж явж байгаад ингээд морносоо унаал бэртээд ингээд хүнд ингээд шархтаад бэртээд унжаа шүү дээ. Би энэ хүндрээд явж байгаа. Энэ үед нь бол Чингис Исүү хатан бол огт салахгүй асарж тойлж те тойглож байгаад Чингис хааны нөө ясыг барьсан хүн гэж ярьдаг байхгүй юу? Энэ нас хамгийн сүүлийнх нь одоо амьсгааг нь хүртэл хураахад нь хамт байсан ийм хатан болж таарад байгаа. За Исүүгийн хатан бол мэдээж ойлгомжтой те саяны одоо хатан хамгийн түрүүдэд үг нь бол те хатан болох бол тий одоо тэгэхээр Исүүгийн чинь 2 дахь хатан юм уу? Тэгээд их чинь 3 дахь нь болж байгаа юм те. За тэгээд ерөнхийдөө юу ачиж байгаа шүү. Одоо Исүүгийн хатны хувьд бол бас юутай Чингис хаанаас те Чингис хаантай ер нь бол Чингис хаанаас энэ хараачаар хар хатуу чахуур гэдэг ийм 3 хүүт төрүүлсэн гэж байгаа байхгүй. 3 хүүт төрүүлсэн. Өгөөдөө хаан ширээн суух үед бол эдгэр хүүхдүүд нь янз бүрийн болох үедээ гэж их санаа зовж байсан. Хаттынх нь нэг гэж бас яриад идэг. За тэгээ энэ мэтлэнгээр ингээд яриад их юм бол одоо дараагийн дугаарууд маань нэг одоо яг үндсэн үйл явдал юу болох вэ гэхээр саяны одоо ингээд татар ингээд устдчихлаа. Татар устсны дараа мэдээж Хэрээд улс Чингис хаан хоёр уулзраа олох үйл явдал энд гарч ирнэ. За тэгээд Хэрээд энэ бол бас л нэг түүхэн үйл явдал болон тиймээс дараагийн сэдвүүд ингээд ороо явчихж байгаа. За тэрний дараа 8-ны Таян хаантай хийсэн үйл явдал болно. Мэдээж Хэрээдтийг эзэлж авна гэдэг чинь бол одоо 8 гэдэг одоо нэг хүчрхэг улс. Энэ улс Чингис хаантай шууд хил залгаа болж эхэлж байгаа. За тэгээ Таян хааны хэлсэн үг байдаг тийм. Энэ цөөхөн хэдэн монголчууд омогтоод байдаг боллоо. Эдний даруй очиж эзэлж авъя гэж хэлсэн чинь гүрбээсөө хатан хэлдэг үстэй. Тэдний одоо ирчүүдийг нь боол болгоод эмсүүдийнх нь гар хүлийг нь сайн угаалгаж ижил өхөр адуу малаа саалгая гэх мэтлэнгээр ер нь дормж маягаар нэлээд үзэж хагаад 8 ус бас ингэж мөхж байгаа. Энэ үйл явдал болоод ер нь Чингис хаан их Монгол улсыг байгуулах үйл явц руу нэлээд ороод эхэлчихэж байгаа. Гэхдээ Чингис хаан их Монгол улсыг байгуулахаас өмнө гадаад аян дайнаа хийсэн байдаг шүү дээ. Тангууд улс руу Чингис хаан 1205 онд хамгийн анх удаага товтлсон байдаг. 1205 онд юм тий. За ингээд шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөр сувгийн их Монгол улсын түүх нэвтрүүлгийн маань энэ өдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид хүн Чингис хаан монголчуудаа байлцсан гэдэг сэдвийн хүрээнд ярилцлаа. За мэдээж нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид бүхэнд бэлтгэн хүргэсэн. Баярлалаа танд. За нэвтрүүлгийн маань харин дэмжин ажилласан газар маань бол Тухтай алхыг. Би нэг аялыг гэдсэн чи алхын юм биш үү? Тухтай алхыг Jocks брэнд ямд бол маань бид бүхнийг дэмжин ажиллаа. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Би бас нэг зүйлийг нэмэт хэлчихэ. Одоо хэдүүлээ яг ингээд яриад байгаа нь 50 сэдв байгаа шүү дээ, тий. Энэ сэдвэр нь ингээд ялгаад ярьж байгаа учраас зарим нэг дайн нь ингээд нэг сэдвийнхээ урталт ингээд орж ирээд зарим нэг сэдв нь болохоор ингээд хойдолтой орж ирээд байгаа ийм үйл явдлууд болоод байгаа учраас манай нэг үзэг сонсогч нар нь яг энэ сэдвээ ингээд зөв ойлгоод яваарэ гэдгийг хүсэж байна. За баярлалаа танд. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.